За тоглолт маань эхэллээ. За 50 улсын тамирчин бол харьцангуй өндөр байна. За 50 улсын тамирчин бол метр 70 см. За Тайланд улсын тамирчин бол метр 67 см юм байна. За энэ хоёр маань бас 46 кг байвал хоёулаа их өндөр тамирчид байна. Жацны хувьд бол давуу байдал нь 50 улсын тамирчинд байна шүү дээ, тийм байна. Яриа нэг урт мөчтэй харагдаж байна. Жац өндөр. За тэгээд дээр нь нэмээ сунгалтай байгаад тахаар маш хэцүү байдлыг үүсгэж байгаа. За сая энэ тогтоож байгаа баруун хөлөөр өршөлж байгаа. Энэ бол энэ 50 улсын тамирчин гархан ашиглалтанд байгаа даа тий. За Тайланд улсын тамирчин бол цээжийн дамжуулалттай тулч 2 оног бол авсан. За одоо эмэгтэй тамирчид бол ингээд хөлийг бас өргөд хэрвээ хөлөө бас төрүүлж болох юм бол бас оноо алдах аюултай байдаг учраас аль аль нь болохгүй нэг бариад идэг. Сая анзарч байвал энэ хоёр тамирчид яг ойрын цаад ингээд богино ингээд блок хийгэнгүүт гар ажиллаж байгаа хэсэг дээр харж байна тий. Энийг бас манай тамирчид маш сайн харж явах хэрэгтэй тий. За энэ хөлийг бол ингээд гарын оролцоогүйгээр хамгаалтгүйгээр өргөх юм бол маш их оног алдах аюултай. Хөлөө өргөд дээр нь гараа ажиллуулад байгаа болохоор эдгээр маань оноогоо хамгаалаад байгаа. За 50 улсын тамирчин. За 50 улсын тамирчин бол үнэхээр бас залуучуудын шилдэг аврагч гисэн одоо насан туршидтын бол тэмцээний туршлага одоо энэ тэмцээн л байгаа. Тийм учраас бас сэтгэл зүйн хувьд шинэ чаленж байгаа. Ялангуяа пеналийн тоглолт нь. За тоглолт 30 секунд 2-1 ярьцад. За 50 ажиллаж өгч байна тий. Тайланд улсын тамирчин бол үнэхээр сайн хамгаалж байна. 50 улсын тамирчны тоглоомнууд бол маш хэцүү тоглоомнууд байгаа нэрээд. За зүүн хөлөөр доор өшөглөөд оноо авч байна. За энэ ингээд хоёр хөлийг ашиглаж тоглохын давуу тал. Тэгэхээр гайхалтай. За энэ блокийг бол маш сайн хийж байна тий. Блокийг бол маш гаргав. За сүүлийн 3. За ингээд 50 улсын тамирчин бол хэдий нас залуу боловч ийм л одоо туршлагатай цагийн менежментийг үнэхээр гайхалтай хийгээд байгаа юм. Өмнөх тоглолтуудыг ч гэсэн мөн ингэжсэн. За тэр ингээд залуу тамирчин бол сая ингээд экзектив мөчөд хожигдож байгаа оноогоор доор явж байгаа. За тэгээд цаг багасж байгаа үед бол твдэж сандраад те том үйлдэл хийгээд оноо нэмж алдах эрсдэлтэй байдаг. Гэвч энэ тамирчин бүр үнэхээр 50 бөгөөд нэгт оноогоо бариад хожиж чинь. Тэгэхээр энэ тамирчны бол сэтгэл зүй зөвхөн одоо биеийн одоо техник үзүүлэлтээс гадна сэтгэл зүй ямар өндөр түвшинд байгааг бол харуулж байна. Сүүлийн мөч хүртлээ тэгэл тайван байдлыг илэрхийлж байгаа. Оноогоо багаар төвчж шүү дээ тий. Сэтгэл зүйн давуу тал. Дээрээс нь энэ баруун хөл явж байгаа сүүлд нь зүүн хөлөө ашиглаад оноо авч байгаа. Энэ хугацааг за энэ ашиглалт бол гайхалтай. Энэ хоёрын хувьд бол баг оноо уулзаж ингэж байгаа бол хамгаалт энэ ур чадварын хувьд маш сайн байна. Маш сайн байна. Тайландын тамирчин ч гэсэн энэ өндөр ур чадвартай тоглохооны ур чадвартай тамирчин дээр ийм баг оноо алдаж хамгаална гэдэг нь үнэхээр маш сайн байна. За 2 дахь үе. За Тайланд улсын тамирчин бол одоо за 50-ны тамирчны нэг онцлог байгаа. Ингээд нэгдүгээр үеийг ямар нэгэн байдлаар авчих юм бол хоёрдугаар үеийг маш хүчтэй хийгээд байгаа. Өнөөдөр ч дээр өмнөх тэмцээнүүдийг харгаж гисэн. Хоёрдугаар үеийг бол үнэхээр хүчтэй хийдэг. Сая сүүлд дэлхийн аварга болохдоо бол финалийн тоглолтын дээр хоёрдугаар үеийн тоглолтоо хэдэн секундэд л онооны илт даваа болчихсон. Тэр одоо хоёрдугаар үеийг маш хүчтэй хийгээд байгаа. Одоо энэ тэмцээн дээр яаж хийх нь харъя. Сая нэгдүгээр үеийг бол яг адилхан явж байгаа л явчлаа шүү дээ. Сая 2 дугаар раунд эхлэнгууд л ширүүхэн дотлооныг өрнүүлж шүү дээ тий. Өөрөө ч бас тэр темпэндээ бас тассан баг. Өөрийнх нь тактик арга барил байна тий. Бай. Одоо мэдээж нөгөө сэтгэл зүйн давуу талаа авсан, үеийн давуу талаа авснаа бол мэдэрчин гэсэн үг тий. За гэвч Тайландын тамирчны хамгаалт бол үнэхээр гайхалтай байна. Энэ урт хөл энэ их олон давталгаа буулгахгүйгээр ирж яхад л яг тааж чадж байна. За энэ гар тэр хөлөө хамт өргөчөд гараа бол хөлийг нь дахиж хааж байгаа. Нэг хөлөөр хаагаад бол хангалтгүй тийм ээ. Блок яагаад блок дээр гараа давхар ажиллуулаа гэс хөлийн зайлуулж. За торгуул. За гайхалтай. За энэ баруун хөлөөр доор дасгаж байгаа толгойроо явдаг техник бол үнэхээр өнөөдрөө зогсоогдчихгүй байгаа. За арилдээ шүл. За энэ нэг бол хараахан тооцоохоо. Хоёр тамирчин хоёулаа зэрэг унсан учраас. За 40 секунд үлдсэн 50 насны тамирчин 3 оноогоор шүлж байгаа. За гайхалтай өшгсөн. За гэвч
За тоглолт үргэлжлэх юм байна. За зөвлөгөө шилжүүлсэн байна. За адил 3. За гай. Тэгтээ 50-ны тамирчинд маань давуу адил бол байгаа. Байгаа. Яг бол контактын хувьд илүү байна. За тэгэхээр тайлан тамирчин маань бол одоо оноо авахгүй ч гэсэн контактаа илүү болох хэрэгтэй. Тэгэхээр илүү оновчтой шилтүүдийг хийх ёстой гэсэн үг. За 3-3. За гэж тэр дэлгэцэн дээр бол тэр улаан талд 3 гэдгийн дор 4 өгсөн байгаа тоо бас тэр хит буюу цохилтын тоо байж байгаа. Цохилтын тоо хамаагүй хүчин өрөөгөө илүү байж байгаа. Одоо энэ цохилтын тоог Тайланд улсын тамирчин 5 болгочих юм бол давуу адил үүснэ эсвэл давуу адил үүснэ. За сүүлийн 20 секунд. За Тайландын дасгалжууд өгчүүд мэдээж тэр хувийг бол хараад зөвлөж байгаа. За одоо хожигдж байгаа шүү чи гэдэг зөвхөн чиглүүлж байгаа. За сүүлийн 11 секунд. 50 бол тэгтээ урагшаага бас яваал. Тэ хамгаалтаа бол ингээд урагшаага нэг хийж контакт болчлоо. За энийг санагдав. За та найдвар. За үнэхээр. За энэ залуу тамирчин бол үнэхээр гаргууд шилдэг байна. Тайланд маш 50 явж штэ. 50 улсын тамирчин Ванжи